Яг. Тэгэхээр Пүрүживийн сайн зураг нарын гаргасан энэ саналыг бол би дэмжихгүй байгаа. Учир нь үндэслэл болчихоор юм алга. За нэгдүгээрт одоо улсын хурал ерөнхийлөгчд танилцуулгүй Баттамрын инх хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томиллоо гэж олон нийтийн хэвлэл мэдээлэлээр мэдээллээ гэж. Энэ улс төрийн шийдвэрээ гаргасан. Томиллоо гэд хэлчингүүд энэ хүн очиод ажил албан тушаал аваад хийгээ явцсан байхгүй л дээ. Процесс үргэлжилж байгаа. Дуусаагүй байгаа. Харин улсын хурлынхаа хуулийн дагуу улсын хурал дээр танилцуулах, тангар хүргэх ажлыг нь шуурхайлах хэрэгтэй. Хоёр дахь нь Баттамрын инх хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайд болгож байгаад бүрэн эрхт нь хамаарахгүй өөртөө ашигтай ажил үүрэг хариуцуулах шинжтэй байна гэж үндслэл бичсэн байна. Ингэж хардаж сэрдэх сэтгэлээр ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж ажил үүргээс нь чөлөөлөх гэж болдгийм үү? Таамт үндслэл нотлохоо байхгүй, барин тавин баримт байхгүй. Ингэж хөнгөн гомой төр засгийг огцруулах асуудалд хандаж болдгийм үү? Ялангуяа төр засгтай холбоотой асуудал дээр бид нар нэлээд бодиттой, ултай суйртай хандах ёстой юм биш үү гэж би асуумаар байна. За гурав дахь нь тэр амнаатын татварын тухай асуудал байгаа. Амнаатын татварын тухай 55 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Гэхдээ одоо хоосоо олон дэмийн үгнээс илүүтэй бодиттой үр дүн чинь үнэн зөвийг нь ялгаад өгж байгаа юм биш үү? Одоо тэр биржээр борлуулж байгаа борлуулалтын дүн, татварын орлого, өслөө, төсөвт орж ирж байгаа мөнгө нь нэмэгдэж гин гэж зөндөө ярьж шít. Энэ бол үндслэл болохгүй гэж би бодож байгаа. Одоо ингэж цонхоор харах юм бол цаан чинь багш эмчнэр ажил хийж байна. Хүүхдүүд нь гэртээ эзгүй чоочтой байна. Цас ороод зам харгуучаа хаагдцсан байна. Хийх ажил зөндөө байна бид нарт. Энэ цалин үлснийхээ тогтолцоог хүн дээлтэй болгож өөрчлөе л доо. Багш эмчнэрийн цалин нэмэх 831 тэрбум төгрөгөө олох арга бодъё л доо. Өшөө асуудал зөндөө их овоорж байна. Энийг хиймээр байна. Ер нь сүүлийн үед бид нар энэ хуулийг дээдлэх гэдэг зарчмыг бид нар харилцан адилгүйгээр ойлгоод ах шиг байх. Төрийн байгууллагын ч тэр, аж ахуйн нэгж байгууллагын ч тэр, улс төрийн намын ч тэр, хууль дүрм журмын дагуу тэнд юу зөвшөөрөгдсөн, тэрний дагуу бид нар ажиллах ёстой байна. Тэгтэл хуулиар хориглоогүй бол хуульд хоригдсон заалт байхгүй бол болно гэх жишээтэйгээр юмд хандаад байна. Эндээс бид нар тэр нөгөө дабл стандарт гэдгийг чинь үүсгээд байна. Эндээс бид нар овжин залжин нь хожоод идэг, үнэн хуулийн дагуу явсангууд нь хожигддог ийм амьдралыг бид нар бий болгох гээд байна. Энийг бол би ялангуяа энэ байнгын хорооны энэ хуралдаантай холбогдуулж би хэлмээр байна. Улсын хурлын тухай хууль, дэгийн хуулийн тухай энэ хуралд бэлтгэх, энэ хуралтай холбоотой материалыг гишүүдэд хүргэх, олон нийтэд мэдээллийг нээлттэй элд товд болгох ийм хуулийн зохицуултад байсаар байтал хэсэг нэг хүмүүсийн одоо хурал дээр материалыг тараагач гэсэн саналыг нь хүлээж аваад болохгүй зүйл байхгүй болно гэл ямар ч бэлтгэлгүй бидний хуралд оруулж ирэхэд хүрэж идэг. Тэгээ хууль тогтоож байгаа хүмүүс хуулийг өөрийнхөө дур зоргоор тайлбарлаж өөртөө таатаагаар хэрэглэж ингэж яваад байх юм бол энэ Монгол нийгэмд чинь хууль дүрм журам байхгүй боллоо. Энийг ер нь цаашдаа татмаар байна. Хууль дээдлэх ёс гэдгийг нийгмээр ойлгож зөв хэрэгжүүлмээр байна. Хуульд юу зөвшөөрсөн, хуулийн ямар зохицуулт байгаа, тэрний дагуу л ажиллаж амьдардаг болмоор байна. Тэрнээс биш дур зоргоороо тайлбарладаг, хуулиар хориглоогүй бол болно гэж аливаа юмыг тайлбарладаг байдлаа энэс цааш татмаар байна гэж би хэлдэг. Тэгээд энэ саналыг бол би дэмжихгүй. За